Миний хэлэх зүйлийн талаар төр бодоод үзээрэй. Магадгүй танд дараа нь дахин сонсох хэрэг гарч болох тул энэ бичлэгийг хадгалаад аваарай. Хэрв танаа хөргөгчөнд хоол хүнс байгаа бол та өмсөх хувцастай хүл нүцгэн биш бол бас толгой хоргодох орон гэртэй унтах дулаахан мортой бол та энэ дэлхийн хүн амын 75%-аас илүү баян гэсэн үг. Хэрв таны төрөвчөнд өөрийнхөө дураар үрж хүссэн газар очиж чадах хэмжээний мөнгө байгаа бол та дэлхийн хамгийн баян хүмүүсийн 18%-д багтаж байна. Хэрв та өнөө өглөө цоо эрүүл сэрсэн бол эх 7 хоногийг үзэж чадахгүй тэр 1 сая хүнээс хавьгүй илүү хөв заяатай. Бас аз жаргалтай нэг юм. Хэрв та энэхүү үгсийг сонсож эсвэл уншаад утгыг нь ойлгож чадаж байгаа бол дэлхий дээрх уншиж харж чаддаггүй 2 тэрбум хүнээс хамаагүй илүү аз завшаантай хүн юм шүү.